Баруун бүсийн аврах шалгаруулах өсчин гоо засал хүмүүс урлал 2018 тэмцээн энэ сарын 8-ны өдөр баруун бүсийн тулгуур төв ховд хотноо амжилттай болж өндөрлөө. Өсчин гоо сайханчдын хөлмөр эрхлэлтийг дэмжихэ туршлага солилцох, мэрэгжил ур чадвар мэдлэгээ дээшлүүлэх, загварын шинэ хандлагыг залуустад сурталчлах, гоо зүй мэдлэг олгох, тухайн үнийн ус болон гоо сайхны чиг хандлага өвөрмөц урсгалуудыг орон нутгийн өсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор Монголын өсчин гоо засалчдын холбоо нь Ховд аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хөгжил политехник коллеж, аймгийн өсчин гоо засалчдын холбоотой хамтран зохион байгуулсан юм а. Энэхүү тэмцээнд завхан говьалтай увс баяуулгын Ховд аймгийн 150 гаруй өсчин гоо сайханчид, мэрэгжлийн сургууль сургалтын багш суралцагчид оролцлоо. Тэмцээнийг Монголын өсчин гоо засалчдын холбооны төлөөлөгчид, Монголын майстер цолтой өсчид шүүм явуулсан бөгөөд оролцогчдын ур чадвар өндөр байгааг энэгээр хэлж байсан юм а. Баруун 5 аймгийн нийтдээ энэ тэмцээнд 150 гаруй өсчин гоо сайханчид оролцож байна. Тэгээд уг тэмцээн маань 7 төрөлдөр явагдаж байгаа. Өсчингийн 5 төрөл, гоо сайхны 2 төрөл. Энэ тэмцээнийг удамчлалгаа явагдсанараа манай өсчин гоо сайханчдын хооронд өсчин гоо сайханчдын маань ур чадвар удам дээшилж, өшөө одоо дэлхийн жишгт нийцхээр өшөө өндөр сургалтанд хамрагдаж дэлхийн жишгт хүрсэн тийм шинэлэг бүх зүйлүүд суралцж байгаа маа тэргээр онцлогтой. Энэ дээр маш их олон юм сурж байгаа өсчингүүд маань. Дээрээс нь анх удаага энэ 5-5 Монгол улсын мастер өсчин те олон улсын шүүгчнэр анх удаага ингэж тавуулаа орж ирж хамгийн баруун бүс гэдэг байдлаас орж ирж ингэж бас эднүстэй сургалт хийж дээр нь бас тэмцээний шүүж өгч бас нөгөө дасгалжуулж багшлах талаас нь бүх талаас нь ингэж тусалж дэмжиж байгаа учраас манай энэ баруун бүсийн аймгийн өсчид маань маш их юмыг сурж авсан байхаа гэж би бас бодож байна. Энэхүү тэмцээн нүсний 5 гоо сайхны 2 нийт 7 төрлөөр явагдаж оролцогчид авьяас ур чадвараас хэрэн өрсөлдснөөс гээлийн хүмүүстэй уран зураглалын төрөлд Ховд аймгийн оролцогч Хүрүүжав, тайзны нүүр бодолтын төрөлд Ховд аймгийн оролцогч Ингийн, эрэгтэй зураглалтай засалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Дэлгэр сайхан, эмэгтэй салааны тайралтын төрөлд Говьалтай аймгийн оролцогч Оюуна, эрэгтэй сонгомол засалтын төрөлд Говьалтай аймгийн оролцогч Баялагмаа, эмэгтэй үдшин гоёлын төрөлд Ховд аймгийн оролцогч Мөнх Цэцэг, эмэгтэй креатив буюу ус хэлбэржүүлэх төрөлд Говьалтай аймгийн оролцогч Баялагмаа нар тэргүүн байранд шалгарлаа. Харин эмэгтэй шилдэг модельээр Ховд аймгийн оролцогч Уланбаяр, эрэгтэй шилдэг модельээр Баян-Улгийн аймгийн оролцогч Мухаммед нар шалгарсан бол шилдэг үсчнээр Ховд аймгийн оролцогч Мөнх Цэцэг шалгарч багийн нийлбэр дун нийт медалийн тоогоор Ховд аймгийн 1-р байр, Говьалтай аймаг 2-р байр, Завхан аймаг 3-р байранд шалгарсан юм а. Амжилтын тухайд манайх энэ удаад 12 медаль авлаа. Нийт багийн дүнгээр багаараа маш сайн оролцсон, төрөлдөр оролцож одоо хүрэл алт мөнгө медалуудыг тус авлаа. Энэ тэмцээнд одоо бас оролцоод одоо баруун бүсийн шилдэг өсчин болсондоо баяртай байна. Тэгээд 2012 онд бас би баруун бүсийн шилдэг өсчин болж исэн Ховд аймагт зохион байгуулагч. Тэгээд өнөөдөр бас одоо амжилтаа бас батгсандаа бас баяртай байна. Манай Баян-Улгийн аймагаас бид нар дуулуулаа ирсэн. Одоо энэ тэмцээний төрлөөс би өөрөө миний хувьд зураглалтаар модельээр ирсэн. Тэгэд одоо энэ моделлийн байраар 1-р тэргүүн байр хэлсэнд би маш их баяртай байна. Бүсийн аврах шалгаруулалт тэмцээнд орж байгаад маш баяртай байна. Энэ удаагийн өрсөлдөгч болон оролцож байгаа хүмүүс нь маш ширүүн бас зохион байгуулалтын хувьд мундаг болж өнгөрж байна. Тэгээд яг энэ тэмцээнд оролцож байгаад маш баяртай байна. Энэхүү тэмцээнийг 2000 оноос эхлэн 2 жилд нэг удаа зохион байгуулж хийсэн уламжлалтай бөгөөд 2 дахь удаага Ховд аймагт зохион байгуулж байгаа нэ. Жилээс жилдээ цар хүрээн өргөжж оролцогчдын ур чадвар нэмэгцээр байгаа тус тэмцээнийг 2020 онд Баян-Улгийн аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм а. Өссөн гоо засалтын холбооны тэргүүн маань шилжиж явах цом буюу